За ажилдаа гарыг да хэвлээ. 5 цагийн газар байгаа шүү дээ. Маргааш өглөө өргөж өгч байгаа юм чи. Тарака шалгаад тэгээд явахтаа бэлдээ. За бүх юм шалгачлаа. Замдаа гарыг. За сая ороод уулзчихлаа. Ишигээ эргээ зогсчих гинэ. Яг ингээд зогсчих гэсэн. Гадаа сэрүүхэн болцсон юм шүү. Өмнөх байлын маань бүр нөгөө бороонд нороод доторх нь амар хар болоод бэлигээ өмсгөр бүр гар алтаагаад. Энэ одоо өнгөрсөн 7 хоног сольсон байл шүү. Буцаал юм амар хар болчих. Бэли дискондоо юм. Өглөө нэг ихний ачаа. За. Аль нь болов? Энд татгшаа орох юм бах та. Ачаа ачуулж яхад таракнаас гарч болохгүй гинэ. Ийм олон тарак нь ачаагаа ачуулчаад эхлэгээ гэж. Бидний нөгөө хамгийн удаад байгаа шалтгаан тарпа тавьж байгаа. Би бол одоо страпа татаад тэгэл явна да. За гэсэн хүн хэдэн цаад болохгүй шиг ингэсэн эзэлж байна. Страпа шидэд. За ачаага ямар хүн байгааг харуулах уу? Юм байна. За болчихлоо. 1 2 3 4 5 6 7 цагцчлаа. Одоо эндээс 400 гаруй майл Чикаго руу явж байгаа. Маргааш өдөр 2-оос өмнө явж байгаа хэвчээ. Зам гайгүй байгаа. Нэг хол биш. Уул муу багтаа. Замдаа гарыг. За явсаар л да. 1 цаг 50 минут үлдсэн байна. Шөнө 1:40 үед очихоор байна. Очих газраа. Тэр нэг Чикаго тоххой. За тэгээд одоо хамгийн ойрхон зогсоол нь одоо 2 милийн дараа байгаа. Энд зогсох юм бол цаашаа зогсох зогсоол байхгүй.
Энэ зогсох юм бол өглөө цаг 40 орчим минут явж хүрнэ. За 7 гэж босоод явлаа гэхэд 8:40 бараг 9-д очно гэх. Яг нөгөө Чикагогийн хөгжил донд явах гэдэг. Тэгэхээр нэлээ явдалтай Чикагогийн хөгжилд бас айгүйх байдیں۔ Тэгэхээр очоод ончиг гэхээр бас зогсоол байхгүй гэж айгаад байна. Тэгэхээр яад юм бэлээ гайхаа л явж байна. 84 майл гэсэн. Очоод ончт юм уу? Тэнд чи очиж зогсоол олдох болов яах вэ? За ирлээ. Ингээд хонё. Яг гүрний өмнө тракаа тавиад хончлоо. Энд ямар ч байсан трак машин тавьж болохгүй гэсэн сайн байхгүй. Гэхдээ гүртэй юм орох юм бол парклж болохгүй. За миний очих газар одоо ийшээгээ яваад нэг майл яваад байгаа. Тэр өглөө эртхэн босоод үгүй гэж бодож байна. Тэгээ маргааш өглөө уулзъя сайхан мөрөө. За өглөөний мэнд. Одоо тэр харагдаж байгаа жижиг байшин руу очиж чек-ин хийх гэж байна. Чигтэр дагуу сайхан унтлаа. Сүүлийн үед нөгөө юу болоод намар болоод шөндөө жоохон сэрүүхэн хоноод байна. Наа чи нэг халууныг үзэж чаддгүй юм бол сайхан л утчих. За миний ачаа болох гар ирж байгаа юм да. Энд ачаагаа буулгах юм байна. Гэтэ ачаагаа буулгаж явах хоорондоо машинаас гарч болохгүй юм байна. Би аль түрүүн тэнд зогсож байхдаа онгоолгоод стратууд аваад бэлтцсэн байгаа. Дараагийн ачаагаа авсан. Эндээс нэг цагийн дараа зайтай газар юм билээ. 12 цагаас өмнө авах хэрэгтэй. Буцаад Миннеаполис явна гэсэн 1500-аар авсан. Нэг өгчөл тэгээд гээсээ үү да. Орч чадахгүй. Чи дугуй өрөх гээд байгаа юм. Бараг гарчих гал. Цаамаар гарлаа. Яа, туугаа. За өстой эйгүү газар байна да. Сая энэ талаасаа орж ирсэн чинь ирэх боломж амар нарийнхан газартай байна. Төрүүлж очиж алхаад эндээс яг ачаа авах нь мөн үү? Яаж хаагаараа ордгийг асуугаад. Энэ урдаас харагдаж байгаа байлгал юм шүү. За амар ч гэсэн ороод ирэл гэж байна. Яна одоо энэ зам дээр бүтэн иргэндээ. Нэг 3 замын уулзаа байгаа л. Нийшигээ толгоогоо ийгээд. Ер нь жоох эвгүй л. Айгу хөдөлгөөнтэй зам байна. Ширгэндээ. Ямар ч байсан бүтэн ирсэн. Одоо ийшээ ир гэж ярина даа.
Харагдах нь. За орж ирээ зогссон. Уг нь дээшээ ухрах хэрэгтэй юм байна. Тэгэхээр надад ухрах тийм зай алгуу гэд хэлсэн чи за ингээд зогсчих гэдэг чинь. Тэгээд орж ирчих ачаагаа ачуул чи би дараа нь яаж гарах юм бэ? Надад ямар ч зай алга байна шүү дээ. Ирэх зай алга байна гэд хэлсэн чинь эдгээр машинуудыг би бүгдийг чамд холдуулж өгнө гэж амлаж байна. Тэгэхээр нэтгэд ороод ирлээ гэдэг байхгүй. Гайгүй л гэдэг те. Энэ нэг хэсэг машинуудыг холдуулчихад бөксөө ийшээгээ хийгээд тэгээ ийшээгээ гараа авчиж болох юм болов гэж бодсон шүү дээ. За ийм ачаа авлаа. Энэ хайрцагтай юмнууд нь хагарах аюултай юмнууд гин. Тэгэхээр энэ дээр юм давхарлаж тавьж болохгүй. Хэмзэг юмнууд байгаа юм байна. За тэр дээдлэлт нь өнхөрч магадгүй нэг юм байна. Энэ хайрцагнууд нь болохоор ингээд дотроо баг юм нэг юм хумцар юм уу та заяа. Тэгээ дээрээс нь ингээд жоохон татчихаар хайрцагнууд нь нэвдэрч гээ доторх юм нэвдэрч гээ айгүй юу юм байна. Тэгээ эдгээр бүгдээрээ нийлээ 5,000 паунд. Хөнгө. Урд нь бас нэг юм хайрцагтай. Энэ одоо хаагдах нь чиргүүлээс маань жоох илүү гарсан юм шиг харагдаад байгаа байхгүй. Хаагдахгүй магадгүй юм шиг. Ямар ч байсан татаад үзье. Болохгүй бол тэгээ энд нь солдож байгаа буцаагаад батгчны чихүүлэн дээр. Шү зүгээр орж ийн. За дуслаа. Одоо дотгошоо орж цаасаа аваад тэгээ дээрээс энэ машинуудыг холдуулж өг гэж хэлэхгүй бол хүний машин мөргөө хийчих магт. Энэ 2-3 машин хөдөлгөөд дамжуулалтаа гарсан шүү. Энэ ээж байгаа юм чи зогсож байгаа юм аа. Гурван гарч ирээд гэлзууд авчиж. За ачаах газар ирсэн байна. Ордог хаалгыг нь хайгаад олсонгүй гэсэн чи юу вэ тэр тараг. Яваад орчиж байгаа. Найгуу нөгөө нарийнхан орц гарцтай юм байна л да. Тэгээ хаагуур нь орох юм мэдгүй би ингээ өнгөрөө зогссон. Тэгээ одоо ямар ч байсан офсоноор чекин хийчихэд тэгээ буцаад тэр цаашаа нэг 4 замын уулзар байгаа. Тэрэн дээр очиж бүтэн эргээд тэгээ буцаж ирэх юм байна. Энэ шиг л зам дээр зогсож байгаа л авах гэж таа. За миний тракийн дугаа штэ. Энэ рүү ингээ урагшаа хамраа гэдэг. Тийшээ чигээрээ хоошоо гоохрон гинэ. Энэ трак бүр надаас төрүүлэх гээд гүүж мүүгээд өстө валж байна. Сайн намайг төрүүлээд очино. Констого тэр нөгөө задгаа флат байдагхгүй. Тэгээ намайг констоготой юм төрүүлээд очино гэдгсэн чи ууралж муурлаа. Сүр болж. Таг орсон нөхөр англиар ярьдаг. Одоо энийг төрүүлж очиад тэгээд дараа намайг очив. Би хүлээгээл үзье. Яг алийг очих гэдэг юм. Самсцын бол биш шараад баг. Тэгээ энэ нэг байгаа. Сая өмнө гарсан флатбед бас нэлээ хийх гэж гаргасан. Гэтэл яг адилхан газар тавьж байгаа юм байна. Аль үлдсэнийг нь над дээр очино гэдэгсэн. Цөөхөн юм үлдсэн байгаа болоо да.
Тэгэн дундуура энэ 7 хоногийн нөгөө онцлог бизнесийг яс хэлчихье гэж бодож байна. За энэ удаад их онцлогтой, сонирхолтой газар орсон байна. Энэ болохоор Япон улсад явуулт үйл ажиллагаагаа эрхэлдэг тийм уламжлалт барай заслын эмнэлэг юм байна. За явуулсан мессежийг унших юм бол за Японд 3 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа алтан гар барай заслын төв юм аа гэж. За манай судас оншилгоохийн танд тохирсон барай засал, зүү төөнүүр, сорул засал, халуун чулуу, 10 гурилтай жин гэх мэт заслуудыг хийж байгаа гэдэг чинь. Утасны хаяг нь Инада Зуцуми Икинээс алхаад 2 минут гинэ. За би жоо юу хэлчлээ. Дахиад нэг унших гэдэг үздэг. Инада Зуцуми Икинээс алхаад 2 минут гинэ. За холбоо орох утас нь 044 572 6368. Хоёр дахь утас нь болохоор 070 8943 8899 гинэ. Нас гоё шүү те. Японд ийм барай заслын бас үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд би энэ ч зургийг оруулж тэн дээр нь бас QR код байгаа юм байна. Тэгээд QR кодоор нь уншуулж ороод юм уу мэдээллийг авч болох нэ. Facebook пэйж хуудастай юм байлаа. Пэйж хуудас нь болохоор Японд дах уламжлалт эмчилгээний төв гэд кириллээр бичихээр гараад ирж илээ. 4600 фолловерстэй тийм пэйж хуудас байна. Бас пэйж хуудас айгүй хайтайхан идэвхтэй авч явдаг залуу гэж харж байна. Залуулах шиг байна те. Тэгээ энийг би яагаад гоё гэдэг нь үхэхээр одоо би жишээлбэл Чикагод амьдарч байгаа одоо манай хүүхдүүд бага байхад өөр янз бүрийн ингээд би өөрөө ч гэсэн зарим тохиолдолд ингээд барай засал эмчилгээ юмнууд хийлгэмээр санагд хийлгэх шаардлага гардаг штэ. Толгой бариулах ч юм уу те. Ийм түүхүү үйл ажиллагаа явуулдаг энэ ч бас 2 3 хүн байдаг хөхгүй. Тэгэл тэднэр дээрээ очиж байгаа юм чинь. Тэгэхээр бас Японд амьдардаг хүмүүстэй хэрэгтэй ийм үйл ажиллагаа явуулж байгаа хүнээ дэмжиж бичлэгэн дээр ингээд меншндэд өгөө гэж бодож байна. Амжилт хүсье. Японд амьдарч байгаа хүмүүс нь юу болоод байна? Манай хүүхдүүд л янз бүр болж байгаа шүү. Тэгээ Японд амьдарч байгаа хүмүүс нь гоё очиж үйлчлүүлээрэ. Баярлаа. Өглөөний мэнд өчигдөр адилхан ачаа авсан тараг маань ирээд ачаагаа буулгах чадаад удирч байгаа шүү. Энэ одоо дотроо нэг ирэх цай байхгүй. Яаж гарах юм бол харчлаа да. Энэ нэг юм багхгүй. Хүн зогсоод тэгээд авдаг гэсэн чинь одоо ингэж харагдах нь. Энэ уртлынхаа сирен цаатлынхаа модонд хүрдэг. Цаатлынхаа модонд хүрэхгүй болохоор ингээд бүтэн өргөж чадахгүй. Ингээд зогссон. Одоо энэ дотроос форклифт гарч ирэх нү яах нь. Эдрийг бол зүгээр ингээд шууд өргөөд болгох юм байна. Яг нэг палеттай юм болохоор болтгоо тэр нь. Сая ачаа буулгаж явахдаа энүүгээр харсан чинь ингээд тоос осорсон байсан байхгүй. Тэгэхээр нь доошлоо тассан чинь ингээд доод талд тос осорсон байгаа байхгүй. Transmission oil гэж магадгүй. Тэгэхээр өнөөдөр чинь 4 өдөр шүү дээ. Тэгээ би нэг өдөр ажиллахгүй байхгүй. Тэгэхээр би одоо хэрвээ ачаа аваад нэг газар хөргөж өгөөд баргал юу яах вэ та. Нэг өдөр буулгах ачаатай л орж ирэх байхгүй. Уг нь бол маргааш 5 өдөр нэг ачаа буулгаад тэр өдөртөө ахаад нэг ачаа буцах ачаа аваад яачаа гэдгсэн чинь сайн диспатчераа хайлгуулсан чинь тийм ачаа олдохгүй байгаа юм. Маргааш өдөртөө буулгах. Тэгээд transmission oil ингээд ятсан маа чинь замдаа янз бүр болчих магадгүй гэж бодоод ачаа авахаа болоод тарака засуулъя гэж бодож जैन. Тэгээд бас дээрээс нь тосоо солилцсон байгаа.
Тэгэхээр тосоо солиулаад тэгээд тэр трансмишны асгараад байгаа тосыг бас янзлуулад. За одоо би яах гээд явж гинэ вөхөр сайн цаасаа авсан чинь доод талд нь буруу газар гар хэсэг зурулсан байна. Тэгээд энэ цаасаа брокер руу явуулсан чинь болохгүй байна. Буруу газар нь гар хэсэг зурулчих өөр газар зурулах гээд. Тэгээд буцаа гар хэсэг зурулах гэж явж байна. Гар хэсгээ зурулчаад сасрын газар ороод бараг л тарака үлдээгээд гэртээ явах бах та. Тарака тэр хойно зан дээр тавьчихсан баг. Зам дагуу ингээд тавьчлаа. Ямар ч сан тарака оруулаад ирэл гэж. Энэ нэг уулзуурыг хаацсан байж магадгүй. Ямар ч зураад та. Энэ дээр дэрвэс гайгүй. Энэ дээр сайхан байна. Хорог гот зүгээр. Наа ямар их сууцтай тав. За үзүүллээ. Хэд юм солих хэвээр. Миний тэр яндан харж байна. Илэгдэлд ороод бүр цоорцсон байна. Тэргээр харуутаа гэдэг. За тэр нэг жоохон яг одоо энэ хэсгийг нь солих юм. Тэгээ хомоочтой. Тэр нөө бүхсний тос юм байна. Энэ жиргэрээ гоочод байгаа юм шиг байна. Энэ жиргэр. Тэгэхээр жиргэрийг авч солиод тэгээд энэний одоо энэ нэг юм юу хэлбэртэй joint байгаа. Эндээ хөдөлгөөн орсон учраас нөгөө нэг 60-65 майлын хурдтай явахаар чичрээд байгаа байхгүй. Тэгээд тэрийг солиулах баг. Тэгээд тосоо солиулах баг. Тэгээд харж байгаа болно нэ. За миний таракнаас юм салгаал янзлж байна. Би хүлээж авах хугацаанд тусалж чадахгүй юм чи. Хоол хийж та. Чи 4 ажилтан минутаа нэлээд 5. Угаас өнөөдөр би ингээд гэрлүүгээ ярих юм чинь бүх юм хийчлээ. Стейк шарж гин энэ ч нөгөө хүчүүний махтай цөв хийж гин. Тэнд будаах шатсан байгаа. Яг өдрийн хоолны цаг болж байгаа гэсэн. Будаа нагш дуусаагүй хахад хоолой гэдээ дууссан шүү дээ. Гэлзүүлсэн шүү дээ. Би яг чи нэг техник багтсан. За дараа нь эргдүү газараар эргээд. Наад чи мөрөнгө хагасчих чуу та. Ингээд шалны суулгах. Эрзийн чинь кастас усраад нараа. Чи битүү бас ингээд хөдөлгөөнгүй бас. Зүрийн суулгах. Оо ямар өөдгүй энараа. Ирээд нэг 3 цаг зогсож байгаа юм уу? Тэгсэн чинь энэ тавьж болохгүй тик тавьсан шүү дээ. Одоо энийг нь авчвал тик аваагүй ингээд дахиад тавьчих واخ та. Хай. 7-8 цаг үед дуусах юм байна гэсэн. Одоо дахиад 3 цаг 4 цаг орчим байна. Бас тик тавьчихдаг болоо юм.
Сайн харъя да. За гэжтэй энэ 7 хоногийн бичлэг ингээд дуслаа. Бичлэгтэйгээ хамт байсан хүмүүстээ маш их баярлалаа. Сая засвар $1800 болсон. Тэгээ бас хэд хэдэн юм засварлах гэхэд үлдсэн. Тэрийг нэг хад нэг сар орчим явж байгаад ирээд янзлуулъя гэж бодож байна. Тэгээ бичлэг таалагдсан бол лайк, шеэр дараарай, subscribe хийгээрэй. Дараагийн 7 хоногийн бичлэгээр уулзтаа. Баярлалаа.